Намайг Давчингийн Батбаяр гэдэг. Би одоо 39 настай. Говь Travel гэдэг барилгын зураг төслийн компаниуд тэнцээ барилгын зургийн инженер хийж байгаа. Америкт яг бусдын л адил очиод тэгэл ажил хийгээл 4-5 жил болсон. Тэгэл 5 жил болж одоо 2006 онд автын аварт ороод тэгээд тэнд 10 сар орчим эмчилүүлсэн. Одоо уулын зам гэх үтэй. Яг тийм замын залгаас байдаг. Тэрэн дээр би болохоор өгсөж явсан. Нөгөө машин маань уруудаж явсан. Тэгээд гинт уруудаа тэр ховлыг зохиол жолооч нь хяналтаа алдсан юм шиг. Тэгээд эсрэг урсгал руу буюу миний явж исэн игнэр рүү орж ирж яг урдаас орж ирж мөргөөл. Нөгөө машин маань уулын уруу унаал би яаж ирээл тогтоол үлдсэн юм шиг ба. Замын цагдаагийн дүгнэлтээр нөгөө машины 100% буруу болоод тэгэл өнгөрсөн. Тэгээд тэр ослын улмаас болоод хөдөлмөрийн чадвараа 60% алдсан систем дүгнэлт гарсан. Америкт байж хат эмчнэр бол намайг чи суугаал ажил хийхгүй бол босоо ажил хийж чадахгүй. Алхаж гიშгэх чи ихсүүл тэгээд бас хөлөмч муугаар нөлөөлнө гэж хэлсэн. Тэгэл одоо л барилгын зургийн компанид хэвчлэн суугаал ажил хийдэг. 2007 онд гэмтлийн эмнэлэгтээ эмчрийн зөвлөгөөний хурлаар орж исэн. Тэгээд тэндээс бол тийм сайн хариу сонсоогүй. Хятад ард улсад бас 4 эмнэлэгт нь очисон. Тэгээд 4 эмнэлэгт нь очиод 4 тэр зөвлөх эмчнэрт нь бүгдэнд нь үзүүлсэн. Тэгээд ихэнх нь татгалцсан хариу өгсөн. Нэг л эмч нэг 3-4 жилийн дараа хурж ирээрээ. Одоохондоо яс чи их зөөлөн байна. Жохон хатуу Батбэх болоод ирэхээр бас оролдож үзье гэж хэлсэн л дээ. Тэгээ яг Орсын эмнэлэг рүү ч юм уу захиа зараа зураг хөргөө явуулж л байсан. Мөн Таиландын Бумерэнград гэдэг эмнэлэг рүү бас зургаа явуулж исэн. Тэгээд заавал өөрийн биеэр л очиж үзүүлэх л ёстой юм байлаа. Миний энэ хөлн дээр бол манай хороог хариуцсан өрхийн эмнэлэг Ачид гараа гэдэг эмнэлэг үүдэг. Тэнд Алтан туяа, Баясгалан гэдэг эмчтэр байдаг л та. Тэгээд хорооныхоо ер нь айлуудыг сайн мэддэг юм байлаа. Тэр айл ийм хүн байдаг гэд бүртгэлтэй. Тэгээд нэг өдөр над руу залгаад л миний өвчний түүх болон өрнөтгөн зураг өгөөч гэсэн. Тэгээд навчил өгсөн. Тэгэл тэр хүмүүс тэр BT Media гэдэг компани руу явуулсан юм байлаа. Нэлээд олон хүний зургийг явуулсан юм байлээ. Тэгээ нэг 7 хоногийн дараа над руу эргэж залгаал. За эхний ээлжинд чамайг сонгосон шүү Батбаяраа. Өрхийн эмчээс хүртэл асуусан яагаад ингэж ансан аваар ослын улмаас үүдэлтэй өсгий болон шагааны гэмтэлтэй. Тэгтээ тийм хүмүүсийг л сонгон шалгаруулж аль нэгийг нь л эмчилгээнд хамруулъя гэж шийдсэн юм байлээ л дээ тэр. Тэгээд эндээс нэлээд олон хүний л материалыг өгж явуулсан юм байлээ. Жижигхэн эмнэлгээ үзсэн, интернетээр орж үзсэн. Тэгээд Инжи их сургуулийн Илсан Пек гэдэг эмнэлэг юм байлээ. Тэгээд Солонгосын томоохон хотуудад бүгдэнд нь байдаг эмнэлэг байлаа. Тэгээд бүгдээр Инжи их сургуулийн гэдэг тийм тодтголыг урдаа авч явдаг юм байлээ. Тэгээ ихэнх том хотуудаа байдаг болохоор би бас нэлээд том эмнэлэг болов гэж ойлгож байгаа. Гинтийн ослын улмаас бэртэл авч тэргэн цэртээ дараа нь суг таягтай өнгөрүүлсэн он жилүүдээ сэтгэлийн хатаар даван тулж өнөөдөр 2 хөл дээрээ бац зогсож чадсан Батбаярыг Солонгосын эрүүл мэнд эмчилгээний аялал жуулчлалын VT Media компани хүмүүнлэгийн үн төлбөргүй эмчилгээнд урьжээ. Хятад Орос улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт тэргүүлэх байр суурьтай ажиллаж байгаа Солонгосын VT Media компани удирдлагууд олон улсын Инчон нисэх буудалд биднийг өгтөн авлаа.
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз энэхүү сайн санааны эмчилгээний төсөлд хамтран оролцож, Солонгос Монгол хүмүүсийн сэтгэлийн гэрлийг түгээхээр ажиллах болсон юм. Америкт 10 сар хэвтэж эмчлүүлэхдээ байж болох бүхэл төрлийн эмчилгээг хийлгэсэн боловч одоо таны хоёр хөлийг тайрахаас өөр арга үлдсэнгүй гэж хэлэхэд нь энд тайрсан Монголд тайрсан хоёрт ялгаа байхгүй гэж хэлээд тэрхэн цэртэйгээ эх орондоо ирж байсан Батбаяр ийхүү 7 жилийн дараа Солонгосын Гуян хотын захиргаа Илсан Пэ гэмлэг эрүүл мэндийн VT Медиа компани урилгаар Солонгост эмчлүүлэхээр ирлээ. Бүгд найрамдах Солонгос улсын 21-р зууны дэлхийн хот хэмээн нэрлэгдэж байгаа Гуян хот энэ жил 600 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. 1 сая гаруй хүн амтай Гуян хотыг Солонгос улсын засгийн газраас бодлоготойгоор дахин төлөвлөж, бизнес, эмчилгээ, аялал, амралт жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж байна. Гуян хотод Азийн хамгийн том тооцогдох Кинтекс үзэсгэлэнгийн цогцлбор, бүгд найрамдах Солонгос улсын хамгийн том кино зураг авалтын MBS хотхон, усан болон цасан паркууд, амралт цугаалгын төвүүд олноороо сүндэрлэн босжээ. Манай улс бүгд найрамдах Солонгос улсын Гуян хоттой эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсны эхлэл томоохон ажил нь энэхүү сайн санааны үн төлбөргүй эмчилгээ байсан юм. Эрүүл мэнд эмчилгээний аялал жуулчлалын VT Медиа компани санаачлагаар зохион байгуулж байгаа энэ удаагийн сайн санааны эмчилгээний төсөлд Гуян хотын захиргаа Инжээ их сургуулийн Илсан Пэ гэмлэг мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран оролцож байгаа юм. Талуудын уулзалтанд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг төлөөлж программын албаны дарга Агаа Норов, Илсан Пэ гэмлэгийн дарга Соо Жинсүү, Гуян хотын захиргааны орлогч дарга Чэй Бүүн Сүүн зэрэг холбогдох албаныхан байлдсан юм. Мэдээж энэ уулзалтын хамгийн чухал сэдэв эмчлүүлэгч Батбаярын мэс заслын тухай байлаа. Мэс заслыг гардан хийх Илсан Пэ гэмлэгийн дарга Соо Жинсүү эмч бол Солонгостой төдийгүй дэлхийд нэртэй хөл тавхайн гэмтлийн нарийн мэс заслын ховрхон эмч нарын нэг юм. 100 гаруй жилийн түүхтэй Илсан Пэ гэмлэгийг олон улсын эмнэлэг болгон хөгжүүлж чадсан нь энэ хүний мэрэгжлийн ур чадвартай шууд холбоотой ч гэж ярьдаг юм. Уулзалтын дараа Батбаярыг эмчлүүлэгчдийн өрөөнд орууллаа. Илсан Пэ гэмлэг бол том эмнэлэг болохоор нарийн төлөвлөж зохион байгуулсан нэлт. 11-р давхрын хэвтрийн тасгийн ахлах сувилагч И Хён Жу, Батбаяр болон түүний гэргий Цэрэн Жаргал хоёрт өрөөний бүтэц зохион байгуулалтыг танилцуулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эрх үүргийг нарийн тайлбарлаж өглөө. Өрөөнд дотроо шүршүүр, халдаг суултуур, 100 гаруй суугтай телевиз, интернетэд холбогдсон компьютер, сахиурын амрах ор гээд өвчтөнд хэрэгцээтэй бүх зүйл энд бий. Илсан Пэ гэмлэгийн баримталдаг бас нэгэн гол зарчим нь өвчтөн эмчлүүлэгч нар нь аль болох тав тухтай байж гэмээн эмчилгээний чанарт сайнаар нөлөөлнө гэж үздэгээс гэртээ байгаа мэт бүх боломжоор хангахын зэрэгцээ. Өвчтний сахиур эргэлтийг ямар ч саадгүйгээр нэвтрүүлж аль болох олон цаг эмчлүүлэгчтэй хамт байхыг зөвлөдөг юм байна. Гэмтлийн тасагт хэдэн тоо дугаарын өрөөнд одоо байгаа 1151. Тэгээ овог нэр төрсөн он сар өдөр эрх нас хүйс энэ дэр ингээд бичсэн байна. Одоо энэ эрх үүргийн талаар одоо гарын хэсэг зурсан бол энэ дээр эмнэлэг хэлнэ гэсэн гарын хэсэг байна. Тийм. Талааны тухай хэдэн заавар зөвлөгөө танилцуулах гэсэн юм уу? Тэр танилцуулгыг одоо авсан гэсэн гарын хэсэг байна. Технологи өндөр хөгжсөн эмнэлэг тул үйлчилгээг аль болох үйлчлүүлэгчид ойр хүртээмжтэй болгох бүх нөхцөлийг хангаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн заавал хийлгэх ёстой анхан шатны шинжилгээ үзлэгийг шууд өрөөнд нь ирж хийдэг байна. Энэ үзлэгийн дараа Батбаяр өөртөө хагалгаа хийх Соо Жинсүү профессортой уулзлаа. 그래도 ялангуяа энэ мэд гэхээр бүр мэд. Энэ үнцэг алдагдсан. 여기하고 이쪽에도 휘었어요. 여기도 хөл нүцэн шийдэж чадахгүй би. 네, 맨발로 걸을 수가 없어요. 여기도 아파요? 여기 툭 치던데. 인도 투지노.
энэ тавьж байгаа мэдүүлж жоохон сул юм уу? Ижүүгээд ерөнхийдөө бол өнөөдрийн хувьд бол ингээд шинжилгээ холбогдох шинжилгээнүүдээ аваад онцгой зүйл бол байхгүй. Тэгээ маргааш төлөвлөгөө ясаараа үдээс өмнө хаалгаандаа ороод хаалгааны хугацаа бол 2 цаг үргэлжлэнэ гэж бид нар үзэж байна. Үнэн дээр би ч гэсэн эмчилүүлэгчтэйгээ уулзах хүртлээр яг ямар хагалгаа хийх хэрэгтэй гэдэг дээр дүгнэлт гаргахад хэцүү байсан. Яагаад гэвэл бид нар явуулсан эрентгийн зургнууд хангалтгүй байсан болохоор ерөнхийд нь харж дүгнээд хагалгаа хийж болохоор байна гэж үзээд солонгос төрүүлсэн юм. Өнөөдөр энэ дээрээ бичлэн уулзаад ерөнхий байдлыг үзээд хариу гарч иж байна л да. Ингээд арай илүү асуудалтай байгаа баруун талын хөлөнд нь хагалгаа хийхэр боллоо. Хагалгааны зорилго нь хөлн дотгошоо мөрөөсөн байдлын тэгшлэн. Үүний дараагаар энэ өсгийний хэсгийн яс нь доошогоон хуурч гэмтсэн болохоор хоорондоо хавиралдаад алхаж гიშх болгонд нь нилээд өвдөж зөөвөртэй байгаа юм. Мөн хөлийн хуруунууд нь дотгошоо хумигдаад хөшсөн байдалтай байна. Тийм болохоор гутал өмсгөд нилээн өвдөх зөөвөртэй байдаг болохоор хөлийн хуруунуудын тэнийлгэх үүднээс баруун хөлөнд нь хагалгаа хийх төлөвлөгөөтэй байна. Батбаяр өвчтний хувьд маш ховор тохиолдол бас нэлээд хүн төрлийн бэртэл авсныг бид нарийн шинжилгээгээр харлаа. Үнийг хэлэхэд Америк нэгдсэн улсад ч гэсэн ийм хүнд гэмтэл авсан хүнд гардан эмчилгээ хийх юмч тийм ч олон биш. Манай улсад ч гэсэн ийм хүнд гэмтэлтэй хүнд хаалгаа хийх юмч бас л цөм. Мэдээж өндөр мэргэжлийн доктор, профессор эмч хүн л ийм хаалгаа хийх боломжтой. Манай эмнэлэгт Солонгостой гэмтэл суггийн чиглэлээрээ тэргүүлэх байр суурьтай байдаг учраас эмчлүүлэхээр ирж байгаа өвчтний тоогоороо бусад эмнэлгээс харьцангуй их байдаг. Биднийгээ зорж иж байгаа гэмтэл бэртэлтэй хүмүүс их эрхийн хэрээр хариуцлага өндөртэй байж аль болох сэтгэл хангалуун эмчлүүлээд гаргахыг хичээдэг дээ. Өнөөдөр рентген зураг, CT скан гэдэг нь хийлгэлээ. Тэгээд голлож мисцаслыг эмчтэйгээ уулзлаа. Тэгээд яг миний хоёр хөлөнд жишээ нэг хөлөнд нь л ихэд 7-8 проблем байна гэж юм. Нөгөө хөлөнд ч гэсэн мөн ялгаагүй. Гэхдээ баруун хөлөнд нь дээр 7-8 проблемыг ядаж 3-ыг нь шийдье гэж юм. Бүгдийг шийднэ гэж бол байхгүй. Эндөө эрсдэлтэй. Тэгээд яг эмчээгээ хэлж байгаа болгонтой бол би бас санаа нээлгэхгүй. Одоо дэмжиж байгаа. Хэлсэн ярьсан болгоно санаанд нь бас нийцээд байгаа. Хийх мэс ажил боломж гэсэн надад бас боломжийн юм шиг санагдсан. Тэгээд жоохон нэлээд ихтгэл дүүрэн байна да. Энэ том эмнэлгийн дарга нь юм байна. За бас энэ ялангуяа хөл шагаа өсгөний талаар мэрэгсэн эмч юм байна. Тэгээд Солонгостой бас нэлээд сайн нэртэй эмчилгэж дууссан. Яг наав юм яриад байж хаад чи өөрийнхөө хөлний талаар ер нь бүгдийг мэддэм байна л гэж хэллээ л дээ. Бараг л тиймэрхүү юм ярьж, тэгээд нэлээд хүний хүндлэл үлээсэн эмч лээ. Эмнэлгийн үйлчлэгийн хувьд бол үнэхээр ярих юм алга байна. Үнэхээр сайн юм байна. Яг ажилдаа хүн болгоно яс хандаж чаддсан юм байна. Тийм болохоор эмнэлгийн үйлчлэгийн тал дээр бол ерөөсөө санаа зовсон барьсан юм ерөөсөө алга байна. Хүн болгоно л өөрт нь онгоцсон юугаа 100% хийхин төлөө л ажилладаг юм байна. Хагалгааны өмнөх бүх шинжилгээ өгсөний дараа эмнэлгийн дарга соож инсүү эмч хагалгаа гардан хийх эмчийн хуваар эмчлүүлэгчтэй дахин уулзаж зөвлөгөө авч байна. CT зургийн хариунаас харахад яс нь мөрөөж идэгсэн биш. Харин яс нилээд бяцралтай. Бяцарсан яс нь хоорондоо наалдаж идэгсэн болохыг тодруулаад хөлний өсгийд болон улны ард овоож идэгсэн ясыг тайч тэгшлэх боломжтой гэсэн юм. Ингэснээр алхаж гიშгэхэд завиургүй амар болно гэлээ.
Харин зүүн хүлний тухайд мис ажилбар хийх боломжтойг шинжилгээний хариунаас харсан эмч олзуурхаж зүүн хүлэнд дурангийн хагалгаа хийж тавхай шилбэний ясны хоорондох үеинд байгаа бутарсан ясны хилтерхийг цэвэрлэж авах болсноо дуулгасан юм. Үеинд тогтсон ясны хилтерхийнээс болоод зүүн хөл хөдөлгөөнгүй хөшиж байгааг тайлбарлаж энэ хагалгааны дараа зүүн хөл нь өмнөхөөсөө хавьгүй чөлөөтэй хөдлөх боломжтой хэлж байлаа. Мэдээж Солонгос хүмүүсийн хувьд эрүүл мэндийн даатгалтай байдаг болохоор хувиа сайн нэмэлт зардал гаргалгүйгээр хагалгаа хийлгэх боломжтой байдаг тул ийм төрлийн хагалгааг бид харьцангуй олон хийж байгаа. Харин Монгол хүн ирж эмчлүүлэх тохиолдолд эрүүл мэндийн даатгалгүй байдаг учраас төрөл бүрийн багаж хэрэгслийн үн зэрэг нь багтаад ойролцоогоор би яг сайн тодорхой хэлэхэд хэцүү байна л да. 10-аас 15 сая орчим вон зарцуулах болов уу гэж бодож байна. Бид хэд хэдэн хүний өвчний түүх материалтай танилцаад Батбаярыг сонгох болсон. Үндэ Монгол эмчлэх боломжтой өвчтөн байсан бол бид сонгохгүй байсан. Ийм болохоор Монгол эмчлэх боломжгүй гэсэн өвчтөнд өөрсдийн зүгээс эмчилгээ хийж өгснөөрөө илүү үр дүнтэй ажил болно гэдэг үүднээс бид Батбаярыг сонгосон юм. Тэ маргааш өглөө 10 цаг тагалгааны өдөр гэдэг байгаа. Тэ. Баг зэрэг сандарчил байна. Тэгтээ бас баяртай байна. Батбаярыг хагалгааны өмнөх өдрийн бэлтгэлээ хийж байх зур Элсан П гэмлэгийнхэн бидэнд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Солонгос улсын хүн амын насжилт сүүлийн үед өндөр болсонтой зэрэгцээд хорт хадрын өвчлөл харьцангуй их болсон тул улсаас ийм төрлийн өвчнийг онцлон эмчлэхэд нэлээд хөрөнгө зарцуулж байгааг бид Элсан П гэмлэгт суйрлуулсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиос харж байлаа. Энд төхөөрөмжүүл Новалис гэдэг нэртэй туяа эмчилгээний тунаг төхөөрөмж юм. Энэ нь цацраг туяагаар хагалгаа хийдэг төхөөрөмж юм. Энэ аппаратаар толгой тархины болон сээр нуруунд янз бүрийн хурд хавдар ургацэг үүссэн байвал мис хөргөлгүйгээр цацраг туяагаар хагалгаа хийдэг төхөөрөмж. Хагалгааны үнийн хувьд гэвэл манай улсын хувьд даатгалын компаниас зарлиг гаргадаг. Даатгалыг тооцохгүй бол манай улсын воноор 7-оос 15 сая вон болдог юм. ПЭТ болон СТ шинжилгээг нэгтгэсэн шинжилгээний аппарат байгаа юм. Энэ аппаратаар хорт хавдрын онцлогоо хийдэг. Хамгийн гол зүйл нь хавдрыг онцлохоос гадна цаашдын хавдрын эмчилгээ хэрхэн хийх тухай дүгнэлт эмчилгээний төлөвлөгөө гаргахад ашиглаж байна. Таазан дээгүүр явж байгаа аппарат бол үзлэг шинжилгээний тасагт шинжилгээ өгсөн хүмүүсийн шинжилгээг зөөх төхөөрөмж юм. Өөрийн биеэр шинжилгээнүүдийг авч зөөх шаардлагагүйгээр цаг хугацаа хэмнэж шинжилгээний зөөврийг хүргэгч шуудан байгаа юм. Эмнэлгийн альч давхарт эмчлүүлэгчид шинжилгээ өгөхөөр хүлээх зураа эсвэл өөрийн эмчилгээний цагаа хүлээнгээ даралтаа үзэж цаахрын төвшнгөө тодорхойлох үн төлбөргүй багаж төхөөрөмж байрлуулжээ. Монголын эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлгийн үйлчилгээтэй эндхийхийг харьцуулахын аргагүйч хүнээ гисэн цэгцтэй бодлого, эрүүл сарвал иргэнийхээ төлөө хийж болох бүхнийг хийж байгааг харахад атаархмаар. Ядчил жилдээ нэг удаа эрүүл мэндийн даатгалаараа бүх төрлийн шинжилгээг үн төлбөргүй хийлгэж, хэрэв өвчин зовир илэрвэл дахиад даатгалаараа үн төлбөргүй эмчлүүлнэ. Сайн байцгаана уу? Халаад өмсч орох хэрэгтэй. Энд няраа хүүхдүүдийг хуурайлдаг. Хажууд байгаа өрөө нь няраа хүүхдүүдийг хөхүүлдэг. Няраа хүүхдүүдийн эмчилгээний тасаг нь 1, 2, 3 гэсэн тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Нэгдүгээр тасаг нь дутуу төрсэн бага жинтэй няраа хүүхдүүдийн эмчилгээний тасаг юм. Хоёрдугаар тасаг нь гаднаас эмчлүүлэхээр ирсэн дутуу төрсэн няраа хүүхдийн эмчилгээний тасаг байгаа юм. Харин 3 дугаар тасаг нь гаднаас эмчлүүлэхээр ирсэн няраа хүүхэд хэрнээ халуурч байгаа юм уу? Халдвар төвчний шинжтэй няраа хүүхдийн тасаг гэж тус тустай байдаг юм. Орж үзнэ үү? Одоогоор няраа хүүхдийг дэмжилж байна. Яг хэмжилж байгаа хэсгийг үзүүлээрэй. Бүр ойртохгүй байх нь зүгээр болов уу гэж бодож байна. Энэ няраад хиймэл амьсгааны эмчилгээ хийж байгаа юм. Дээр хэлсэнчлэн Солонгосын хүн амын насжилт уртсахын хэрээр төрөлт багассан болохоор Элсан П гэмлэгт сардаа 40 орчим их төрдөг байна.
Энэ тасаг бол манай амьлаг төрсөн дутуу төрөлттэй, бага чинтэй, хүнд өвчтөн няраа амжилтны тасаг юм. Энд инкваторууд байна. Инкваторууд ийм бүтээлэгтэй байгаа биз? Аль болох нэраг дулаан байлгах үүднээс ингэж хучиж хөлийн ороосон байгаа юм. Хучиж бүтээдэг бас нэгэн шалтгаан нь юу вэ гэхээр няраа хүүхэд ихийнхээ хөвлөд байхдаа яг ямар дулаахан харанхуй орчинд байна яг л тэр мэдрэмжийг няраа хүүхдэд төрүүлэхийн тулд л ингэдэг юм. Няраа хүүхэд болгоны инкваторын дэргэд хүүхдийн байдал болох зүрхний бичлэг, даралт, хүчил төрөгч зэргийг шалгаж байдаг хяналтын дэлгэц хүүхэдтэй холбогдож байнгын ажиллагаатай байж байдаг. Манай эхнэлхсэн эрдэм шинжилгээний төвд ердөө 3 хон ширхэг байдаг инкватор буюу сэхэн амьдруулах эдисийн нөхөн сэргэлтийн аппарат энэ эмнэлэгт 20-30-аас сул байна. Монгол дутуу төрсөн буюу 1000 граммаас бага чинтэй төрсэн хүүхдүүдийг цагаар ээлжлүүлэн инкваторт байлгаж эрүүл сарвал болгодогч ингэж эмчилгээг саармагжуулж эмчилгээний дэг журмыг баримтлаагүйгээс согогтой хүүхэд олшрох болсныг мэрэгчлэнүүд хэлдэг юм. Гэтэл энэ эмнэлэгт хэдэн арваараа чөлөөтэй л байж байх юм. 저희 일산백병원은 Манай Илсан П гэмлэг нь гадаад эмчилгээний төвтэй болсноор олон улсын үйлчлүүлэгчдээс сайшаал хүлээж техник технологийн хөгжлөд дагаад эмч мэрэгчлэнүүдэд улам бүр чадварчуулах, дээрээс нь сайн санааны үн төлбөргүй эмчилгээний хөтөлбөр зохион байгуулах гээд маш олон төрөлд үйл ажиллагаагаа явуулж байна. 세계에 알리고자 하는 큰 의미를 가지고 있습니다. Одоогоор Монголын эмчлүүлэгчдээс гадна 몽골뿐만 아니라 бусад ангаах ухааны хөгжлөн сул орны иргэдэд үн төлбөргүй эмчилгээ үзүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хичээнгүйлэн ажиллаж байна. Монголоос сар бүр 5-6 эмчлүүлэгч шулуунгидсны хавдар, элгэний хавдар, гэмтлийн болон бусад төрлийн эмчилгээ үйлчилгээ авч байна. Манай аймгийн үн төлбөргүй сайн санааны эмчилгээ нь зөвхөн эмчлүүлэгчийг эмчлэх гэсэн зорилгоос гадна эмчилгээний дадлаг, эмчийн дадлаг, мөн ангаах эмнэлгийн хөгжлийн тогтолцоог гадаадад сурталчлан таниулах, ангаахын хувьд хөгжил буурай бүс нутагт бидний зүгээс ангаахын салбараар дамжуулан туслах гэсэн тогтолцоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 시스템으로 운영을 하고 있습니다.